улсаар дэвэн дэвсээр гарч ирлээ. За аймгийн Хурцбадрангуй Арслан Нацаг сүрэнгийн залбаа аймгийн Арслан Брик нармаг найлан үндэсний бүхний барилдааны 6-гийн даваа хэлж байна. Аймгийн Хурцбадрангуй За өнөөдрийн аймаг цэргийн цалтай өгчүүдийн намрын өдрлийн нээлтийн барилдаанд Өвөр хангаан 2 Наранбаатар аймгийн Арслан аймгийн Харцагт 2 Наранбаатар нэртэй Өвөр хангаан аймгийн шалгаж үлдэж байна. Мөн одоо Өвөр хангаан аймгийн үлзийдсэн Харьяа төр Монгол улсын эчин Наранбаатар гэж бий. Ер нь Монгол үндэсний бүхэд ижил нэртэй өгчүүд бол олон доо. Аймгийн Хурцарсан Сүхбат өрөлдөж байна. Монгол улсын дархан аврах Сүхбат, улсын гарид хүнсгийн Сүхбат. За Монгол улсын эчин Дилэбадрын Сүхбат, аймгийн Арслан Сүхбат гээд олон Сүхбат бий. Самон Ганбаатар нэртэй өгчүүд ч бас одоо олон байгаа ажиглагддаг. Өвөр хангаан аймгийн Баян-Өндөр сумын Харьяа төр Монгол улсын Арслан бандын Ганбаатар аймгийн Арслан Наранбаатар нар өрөлдөж эхэллээ. Үндэсний бүхний соёлын гавь зүтгэлтэн улсын эчин Агуаны Ганбаатар, Монгол улсын эчин Бата хөвгийн Ганбаатар гээд одоо намрын нээлтийн барилдаанд дөрөвдөж ирсэн 2 ич одоо дараалаад аймгийн цэргийн цолтой өгчүүдийн барилдаанд төрүүлээд. За шууд элэг өссөн хөвсгөл нутгийн 2 хүчтэн шууд Сэнжиг элэг өсний барьцтай барилдаж эхэллээ дээ. Аймгийн Арслан даваа очир аймгийн Арслан сандаг дөрж нар өнөхөр одоо хин нэг сайхан бяртай 91 сайхан шийдэм гэдэг хүчтнүүд шууд саналаараа элэг Сэнжигний барьцтай болоод барилдаад явчихж байна. За Наранбаатарын хувьд бол 2016 онд Өвөр хангаан аймгийн Баяр наадам 6 давж аймгийн Харцаг цолыг хүртсэн аралтай бяртай харцууд нэг. За одоогийн байдлаар бол шүүгийн 8 жил үлдээд байгаа. За Брекигийн хувьд бол 2010 За Монгол улсын Снөхийн төгөд ган хуйг гэд нэртэй бас олон хүн байна. Монгол улсын Арслан дөрж холмын ган хуйг, хурц чимгүүдийг хүрдээд байгаа. Гандыргийн ган хуйг, Харцаг, Өвөр хангаан аймгийн Бүрд сумын Харьяа төр Монгол улсын эчин Эрензэн дөржийн ган хуйг, Булан аймгийн Ашин Жилэн сумын Харьяа төр Монгол улсын эчин Сэродын ган хуйг гээд Улсын эчин Бадамсан буугийн ган хуйг гээд олон бас ган хуйгууд байна. За өсхөй нэртэй өгчүүд би 1800 оны үед өрөлдөж ирсэн бас Монгол улсын тэр тухайн үеийн авраг цолтой гинингийн өсхөй авраг Цэцэн хан аймгийн одоо өсхөй авраг гэж Монгол өхийн түүхэнд бас тодор үлдсэн сайхан авраг үе. Тэгээд авраг өсхөй улсын зан өсхөй гээд за Сэнжигний барьсан дээрээс ганцхан суйлаад за аймгийн Баян булгасан Харьяад Цагдаа ерхий газрын хүч спортын хороо. За аймгийн Арслан даваа учир давлаа аймгийн Арслан сандаг дөрж өвдөг широодлоо. Өвгийн өсгөрөө Пимбук аймгийн Хурцбадрангуй Арслан Золбоо аймгийн Арслан Дарханбатар 6 давж нэрэлдээний. За аймгийн Хурцарслан Брик аймгийн Харцаг Наранбаатарыг амлж авсан. Элэг өсний барьцтай болоод өрөөд авсан байна. 3 дугаар цэглэгээ станц төрийн хэмжээт хэмтэн. Аймгийн Хурцарслан Сүхбат аймгийн Арслан Жаалагийн Наранбаатар нар барьцтай тавьчихжээ. Үлдэж байна. За Золбоо даваа очир Арслан гол өнөөдрийн барилдаанд бол төвгүй их л одоо их шивгэн дэрв шалгарыг үлдлээ дээ. За аймгийн Хурцарслан Сүхбат аймгийн Арслан Наранбаатар нар За аймгийн Арслан Хурцарслан Сүхбат аймгийн Арслан Наранбаатар нарын барилдаа элэг Сэнжигний барьцтай өргөлж эхэллээ. Брик аймгийн Харцаг Наранбаатар нар мөн элэг Сэнжигний барьцтай болсон байна. За Брик бол ер нь чацварттай их өндөр мөртлөө хүний хөл их амархан хүрдэг. Онцлог та бөхтөө за 9-р сарын 29-ний өдрийн 12 цагаас Монголын үндэсний за шахадтаа тавирлаа. Баруун талдаа тосгуулаа тавирчихлаа. За золгосон барьсан дээрээс ганцхан баруун талдаа наа чавираад мэхээ гүйцээлээ. Өвөр хангаан аймгийн Сандсан Өвөр хангаан аймгийн Сандсан Харьяа их Монголын өчтөн бүхэн дэвжээний аймгийн Арслан Жаалагийн Наранбаатар аймгийн Хурцарслан Сүхбатаар 6 давж өнөөдрийн барилдааны их шүвгийн дөрөвтөө шалгарч үлдлээ. Дөрөв шалгар үлдлээ. За 93 сайхан хавирх мэхээрээ давж байна. Өөрөө хагалж татах гэдэг шийдлэлсэн тэгт зүгээр жахвардаас сүрж гიშгээ дайрчж байна. Аймгийн Цэнгэл сум Харьяад Баян өлгийн аймгийн Цэнгэл сумын Харьяат хөөлгийн хүчтэн бүхэн дэвжээний бүх
аймгийн Арслан Брэкэ, аймгийн харцаг Наранбаатараар 6 давж инвэрэлдэаны Эгшүүгийн дөрөвтөө шалгалт зүйлдэ тугаан тойрлоо. Сайд хүмүүшин дараа үндэслэг хэмбэрэлдэаны 7-гийн даваа хэлнэ.